Тархиа шинээр дасгалжуул нэг удаад нэг үг. Далд ухамсарын тухай яриа маань ердөө л сэтгэл зүйн асуудал биш юм. Бодлууд маань тархины бүтцийг өөрчилж чаддгийг эрдэмтэд олж тогтоосон байна. Невропластицит буюу тархины уян чанар гэж нэрлэгдсэн энэ үзэгдэл хүний оюун санааны талаарх үзэл бодолд хувьсгалхийн шуугиан тарьсаар байна. Амьдралын явцад сурч буй шин зүйлс, хуримтлуулах шин туршлагууд нь бодол сэтгэлийг удирддаг тархины мэдрэлийн замуудыг байнга шин зохион байгуулалтанд оруулдаг ажээ. Хамгийн сайхан нь гэвэл бид бодлуудаа удирдсанаар энэхүү мэдрэлийн замуудыг өөрсөддөө зориулан өөрчилж болох явдал юм. Тэдгээр бодлуудыг хэрэгжүүлэх хамгийн амархан арга нь ухамсартайгаар шийдэмгээр өөртөөгөө ярих. Автомат бодлуудаа шууд тастаж амьдралаа удирдах байдлаар өөртөөгөө ярих. Нэг үйлдэлийг байнга давтаад байвал тэр нь бидний зуршил болдог шиг амьдралдаа хизээж арилахгүй өөрчлөлтийг хийхийн тулд удаан хугацааны турш хүчтэй ихтгэлтэй үг яриаг хэрэглэх хэрэгтэй. Энэ нь баяр хөөртэй бодол төдийхөн биш юм. Харин тархины биологийг өөрчлөх үйл явц байлаа. Бид бодлоо удирдсанаар сэтгэл хөдлөлөө удирдах чадна. Харин ямар үг ашиглах, ямар хандлагаар ярихаа ухамсартайгаар хичээнгүйлэн сонгосноор бодлуудаа хэлбэржүүлэх бүрэн боломжтой. Энэ бүхэн таны одоогийн сэтгэлгээ болон өөрчлөлт хийх хүслээс ихээхэн хамаарна. Хөнөөлтэй бус, тусдаа үгээр ярих гэж ухамсартайгаар өөрийгөө зориулахаас бүх юм эхэлнэ. Зөв үг хэл ашиглаж, асуудлаа аль болохоор бодитоор үнэлж дүгнснээр дэлхийн ертөнцийг харах өнцөг, түүнд хандах хандлага тань үнэн голоосоо өөрчлөгдөнө. Өөрийнхөө бодит байдлыг бүтээх гэж та уншиж сонсож байсан уу? Тэгвэл дэлхийн сая хүмүүс энэ үгийн боломжтойг харуулж байна. Хамгийн сайхан хэсэг нь гэвэл тэд бүтээгээ зогсохгүй түүгээр амьдарч байна. Амьдралын нөхцөл байдал хичнээн хэцүү, хичнээн адармаатай, хичнээн дарамттай ч байж болно. Харин та түүнд яаж хандж байгаагаас ямар өөрчлөлт ирэх нь шалтгаалдаг юм шүү. Дахин хэлэхэд хариулт нь таны гадна бус, таны дотор бий. Эргэн тойрныхоо хүчин зүйлүүдийн талаар хэрхэн ярьж, юу бодож, яаж харж байгаа нь бидний бодит байдлыг бүтээдэг. Та өөртөөгөө болон бусадтай ямархуу хандлага өнгө аястай ярина, түүгээрээ бодит байдлаа бүтээж байдаг. Тиймээс хүсч буй амьдралаа бий болгохын тулд эхлээд ярьж байгаа яриагаа өөрчлөе. Үүний тулд өдөр тутмын асуудлуудаа цоо шинээр хар. Танд өгөгдсөн боломж болцоо гэдэг үүднээс ханд. Би ч бас асуудал бол намайг улам боловсруулах, улам хөгжүүлэх хэрэгсэл гэж үздэг болсон. Тэгж харахаар асуудлаасаа болж уурлаж цугалтгаа болж асуудалд бүтээлчээр хандан улам идэв санаачлагтай болдог аж ахуй. Зүгээр ярих бус итгэлтэйгээр тунхаглах. Хүн өөрийнхөө бодит байдлыг хэрхэн бүтээх вэ гэдгийг хэлье. Бид өөрийнхөө тухай, бусдын тухай, амьдралын тухай шүүж тунгааж, өөртөөгөө ярихдаа сулбгар хэлбэрээр ярьдаг. Энийг болох хэрэгтэй. Зүгээр л урсаж байдаг дуу чимээг тэр чигтэн таслан зогсоогоод яг одоо цаг дээр итгэлтэйгээр тунхаг гал. Бид юу хийх, ямар хүн болох тухай яриан дээр хамгийн ихний алдаагаа гаргадаг. Ёстой, хичээх гэх мэт үгнүүдийг яриад ч хэрэггүй. Тухайн үйл явдал хизээ болохыг бид далд ухамсартаа тогтоодог ч тэр нь одоо цаг дээр байдаггүй. Шинэ оны эхэнд олон хүн дараа жилд ямар зорилгод хүрэхээ тодорхойлдог. Гэхдээ ихэнх нь түүнтэй хүрдэггүй. Түүний нэг шалтгаан юу вэ гэвэл тэд тэр зорилгоудаа ямар үгээр тодорхойлж бичсэнтэй холбоотой. Тэр нь дандаа ирээдүйн цаг дээр яг одоо биш дараа. Би ийм юм дахиж хийхгүй. Би үүнийг хийн гэх мэтээр зорилго тавих эхэндээ сайхан сонсогддог нь үнэн. Гэвч яг цаг нь тулаад ирэхээр нөгөө сэтгэл хөдлөл хаашаа ч юм нисэн одсон байдаг. Тэгээд та нөгөө л том хар нүхэнтэй яах учраа олохгүй үлдэнэ. Ингээд дотоод дуу хоолой чинь таныг зовоож эхлэнтэй. Турна гэж өөртөө амласан ч пицца идэх дуршил чинь төрөөд байвал яах вэ? Мөнгө хөрөмтлүүлэхээр шийдсэн ч хамгийн дуртай хөрөмчийн гинэт хямдарвал яах вэ? Шийдвэр гаргахын өмнө төрж байсан тэр бүх сэтгэл хөдлөл ормөргүй арилж, хуучин бодлууд дотор ч нь оволцоод ирэх тэр мөчөд та яах ёстой вэ? Та оронд нь юу хийх вэ? Өөртөө тунхаглан ярих гэдэг нь яг одоо энэ мөчөд байгаа газартаа хамаатуулан итгэлтэй тунхаглахыг хэлнэ. Би хийх болно, би өөрчлөх болно гэсэн сул өнгө аясаар бус. Би хийдэг, би өөрчлөгдсөн гэж эрх мэдэлтэйгээр ярих. Яг одоо тунхаглах өнгө аясаар ярих нь би физиолог болон сэтгэл зүйн хувьд хүчтэй нөлөөтэйгээс гадна яг тухайн мөчөд маш их нөлөөтэй байдаг. Би тайван байна гэж хэлэх нь би тайвширна гэж хэлэхээс асар их ялгаатай.
Эхнийх нь яг тухайн мөчид хамаатай бол удаах мэдгэл нь хизээ нэгэн цагт болох юмны ердийн тодорхойлт гэлтэй. Тиймээс өдөр тутмын амьдралдаа тунхаглан ярьж, ердийнийг хэвийн хөнгөйсээр ярьж эхэлвэл өөрийгөө хазаарлаарай. Энэ номыг ашиглах нь би таныг өдөр тутмын амьдралдаа алхам үйлдэл хийдэг болгохын тулд урамшуулж, зоригжуулж, баджуулах үүднээс өөрийн гараар шилд сонгож авсан урмын үгсийг энэ номонд оруулсан болно. Мөн алдартай түүхэн хүмүүс философчдын үгнээс иш татаж, шинжлэх ухааны шинэ ололтуудын тухайч энд дурдна. Би өөрийн санаанд хүч нэмхийн тулд эднийг ашиглаж байгаа болохоос өөрийнхийгөө үнэн гэж батлах гээгүй юм шүү. Мэдээж энэ бүхэн зөв сайн боловч энэ номыг зөв ашиглая гэвэл бичсэн үгсийг минь өөр дээрээ тусган авч амьдралдаа хэрэгжүүлэхийг оролдох явдал юм. Уншснаа тунган бодож өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх цаг гаргаарай. Өөрийн туршилгаар батлагдсан мэдлэгээс илүү агуу мэдлэг гэж үгүй. Та доор бичснийг зүгээр нэг уншаад өнгөрлөгүй өөрийн амьдралд хэрэгжүүлвэл амьдралтай нь өмнө хизээж үзэж байгаагүй өөрчлөлтийг үзэх болно. Унших явцад таны үзэл бодолтой зөрчилдөх, уурыг тань барах, дургүйгч нь хүргэх зүйл олон гарах болно. Гэсэн ч төвчээд цааш уншаарай. Сайн кино төгсгөлдөө бүх хүчрэн тайлагддаг шүү дээ. Хэрвээ та амархан гомддог бол одоо уншихаа болоод хэрэгтэй гэсэн хүнд нь энэ номыг бэлэглэж бас болох юм. Энэ номоор минь дамжуулан өөртөө ярих гэж юу болох, ямар их хүч агуулж байдгийг ойлгож, түүний хүчийг ашиглан амьдралаа хэрхэн сайн сайхан болгож болохыг сурч чадна хэмээн би найдаж байна. Би энд хэл ярианы бүтээгч болон сүйтгэгч хүчийг ярихгүй боловч өдөр тутам таны дотор бодогдох бодлууд, дотоод хүүрнэлээр чинь дамжин таны амьдрал хэрхэн өөрчлөгдөж байдгийг танд тайлбарлах болно. Энэ ном танаас бодохыг шаардна. Өөрөөр хэлбэл хэл яриа болон мэдрэмжээ ухамсартайгаар өдөр тутмын бодит амьдралтай холбож бодох шаардлага гарна. Хэрхэн ярьж байгаа нь хэрхэн мэдэрч байгаатай эд шидийн гэмээр холбогддог холбоог ойлгож эхлэх мөчөөс амьдралд тусгалаа олох өргөн удам нутгаар та аялах шаардлагатай болно. Энэ номоос сэтгэлийн утсыг тань хүндсэн зүйлсийг онцлон тэмдэглэх, бусдад иш татах зэрэг бүтээлч байдлаар уншаарай гэж зөвлөе. Учир нь энэ номоо би аль болох олон хүнд хүрээсэ, олон хүнд тусаа өгөөсэй гэж хүсэж байна. Амьдралд тань өөрчлөлт хэрэгтэй талбарт онсон үгстэй гүн нэвтэртлээ. Энэ номын хуудсыг илээгээрэй. Бодит амьдрал дээр мэдээж та энэ номыг өдөржин шөнөжин унших албагүй л дээ. Миний хэлэх гээд байгаа санаа бол гол нь яах учраа олохгүй юм уу? Амьдралд тань өөрчлөлт хэрэгтэй байхад энэ номоос та арга замаа олоосай гэж л би хүсэж байгаа юм шүү. За ингээд номын маань хуудсуудыг ус шиг уугаад энэ ертөнцид та ямар хүн байх ёстой түүнийг дотроосоо чөлөөлөөрэй. Амжилт. 2 дугаар бүлэг би хүсэж байна. Хувь тавиланг буруутгахаа бол, хүмүүсийг буруутгахаа бол, гадаад хүчин зүйл нөхцөл байдлыг буруутгахаа болж үз. Та сайн дураараа хүлцсэн твцсээр л бодоод үзье. Таны аз жаргал, халуун дулаан сайхан амьдралыг ямар асуудлууд боснуулж байна вэ? Тэрхүү харс өдөр шавар шалбааг юу вэ? Та ажилласаа залхаж байна уу? Хайр сэтгэлийн холбоо чинь бүтэл муутай байна уу? Би чинь нэг л яоцгүй байна уу? Байдгал зүйлс. Өөр ажилд ор. Тэр хүнээсээ сал. Хоолны дэглэмээ өөрчилж дасгал хөдөлгөөн хий. Эсвэл өөрт хэрэгтэй эрүүл мэндийн тусламжийг ав. Ийм л хэлбэр. Тийм биш гэж юу? Хайртай хүн чинь нас барах юм уу? Бизнес чинь дампуурах зэрэг яах чаргагүй нөхцөл байдал учирсан ч ард нь гарц гаргалгаа заавал байдаг. Бусад хүмүүс ч даваад гардаг гэдгийг сана. Харин та өөрөө нөхцөл байдлыг өөрчлөх хүсэлгүй буюу нөхцөл байдлаа хүлцэн твцээр байх хүсэлтэй бол дуртайч дургүйч наадах чинь таны сонгосон амьдрал мөн. Гэхдээ гэж хэлхээс чинь өмнө эсвэл цухалдаж ундууцахаас тань уртаад нийгэм нэмж хэлье. Энэ бүхэн яг одоо тулгамдаад байна хэмээн нөхцөл байдлаа хаацаалж өмгөөснөөр та өөрийгөө ийм л байх ёстой гэж үзэж байгаагаас ялгаа юм. Зүгээр л орхичих. Шалтгаан бүү тооч. Та тэр бүхнийг шийдэж чадахгүй. Тэр бүхэн чинь илүүдэл ачаа юм. Хол явах хүнд илүү ачааны хэрэг юу? Нөхцөл байдал хүнийг бүтээдгүй. Харин хэн гэдгийг нь өөрт нь харуулдаг. Эпиктет. Эпиктетийн хэлж байгаачлан нөхцөл байдал таны хэн гэдгийг илэрхийлэхгүй. Харин түүнд хэрхэн хандаж байгаа чинь таны хэн гэдгийг харуулна. Тэгэхээр нөхцөл байдалд хандах хандлага өөрчлөхийн тулд эхлээд нөхцөл байдалтайгаа зууралтаа болох хэрэгтэй. Хувь тавилан буруутгахаа бол, хүмүүсийг буруутгахаа бол,
Гадаад хүчин зүйл нөхцөл байдлыг буруутгахаа бол. Хүүхэд нас өссөн орчноо буруутгахаа бол. Миний ярих зүйлсэд энэ хандлага хамгийн чухал нь. Амьдралдаа та альвааг буруутгах аргыг ашиглаад нэмэр болохгүй. Дахин хэлье, нэмэр болохгүй. Өөрийгөө буруутгалаач нэмэр болохгүй. Хяналтандаа байлгаж чадахгүй олон нөхцөл байдалтай та нүүр тулах нь мэдээж. Тахир дутуу болох, өвчин тусах, хайртай хүмүүсээ алдах гэх мэт үгээр илэрхийлэхийн аргагүй хүнд зовлон ирэх бах. Гэсэн ч тэр бүх нөхцөл байдалд нөлөөлөхийн тулд таны зүгээс хийж чадах зүйлс гэж байдаг. Та тэр бүхэнтэй хэдэн жил зуралдсанаар арга тасарсан ч арга зам байсаар л байдаг. Гэхдээ хамгийн түрүүнд танд хүсэл байх ёстой. Миний зөвлөгөөнөөс үр дүнг нь хүртэхийн тулд эхлээд нэг шаардлагыг биелүүлэх зайлшгүй хэрэгтэй. Юу гэвэл та хариуцлага өргөх ёстой. Таны зүгээс юу ч хийж чадхааргүй зүйлс амьдралд тохиолдсон ч тэр бүхний дараа амьдралдаа ямар алхам хийх вэ гэдэг хариуцлагыг 100% та өөрөө өргөх ёстой. Өргөлж ямар ч шалтгаан хэлж болохгүй. Хүсэл гэдгийг тол бичигт бэлтгэл ажлаа базаасан байх буюу бэлэн байдал гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл хүсэл гэдэг нь амьдралд идэвхтэй байх, нөхцөл байдлыг шинэ өнцгөөс харах хандлага юм. Хүсэл танаас эхэлдэг, бас танаар дуусдаг. Хэн ч таныг хүсэлтэй болгож чадахгүй. Та өөрөө дараагийн алхмыг хийхийг үнэн голоосоо хүсэхээс нааш хаашаач хөдлөхгүй. Та хүсэж эхлэх юм бол тэрхүү хүслийн хүч чадлыг бүрэн мэдрэх болно. Судас жирэмсөрчин гүүх тэр эрх чөлөөг бодитоор амсах болно. Нөгөө талд та хүсэхгүй аваас нөгөө газраа гадсан хэвээр байх бөгөөд цээжин дээр чинь бул хар чулуу даржчихсан мэт тэр мэдрэмж оршсоор л байх болгоо. Би хүсэж байна. Гэхдээ гэж хэлж байгааг чинь би мэдж байна. Би хүсэж байна гэснийхэн араас гэхдээ гэдгийг хэлэх тэр мөчтөө та өөрийгөө хохирогчийн байр суурьнд тавьдаг. Би хувь хүний хөгжлийн дасгалжуулагч, зөвлөгчийн ажлыг олон жил хийхдээ хүний амьдралын хэцүү зовлон өчнөө олныг сонсож байлаа. Өнгөрсөн үеийн хар бараан дурсамжууд, одоо үеийн дарамт бэрхшээл, ирээдүйд итгэл алдарсан айдсууд. Тэр бүхнийг би байнга сонсож ирсэн. Би энийг яагаад хэлэх болов гэдгийг та бодож үзэх хэрэгтэй. Би таныг айлгах гэж ийм юм яриаггүй юм шүү. За яг үл ялэг айлгах гэсэн байх. Гэхдээ зүгээр л айлгахтай гол нь биш. Таны дотор ямар их боломж, ямар их нөөц байгааг харуулж өдөөн төрхөрхийн тулд л үүнийг ярьлаа. Таны амьдралд хүсэл байхгүй нэ гэд бодоод үзтээ. Аймхаа хулчхаар үлбгэр хүсэл биш ээ. Зоригтой хүсэл. Дараагийн алхамд бэлэн, цааш хөдлөхөд бэлэн тэр хүсэл. Өөрчлөлт хийх, бусдыг явуулах, үнэнтэй нүүр тулах хүсэл. Жинхэнэ, эд шидийн, урам зориг оруулагч тэрхүү хүсэл. Хаалгыг ол. Хувь тавилан хүсэлтэй нэгнийг өдөртөн чиглүүлж, хүсэлгүй хоргийг чирч голдчихдаг. Сенека. Нэг бол та хувь тавилангаа өдөртөн, эсвэл хувь тавилан таныг өдөртөн. Та зогслоо гэд амьдрал зогсохгүй. Та айж мэгдлээ гэд амьдралаа хэмнэлээ алдахгүй. Тантай танигүй амьдралаа явдаг чамаараа л явна. Та гол дүрдэн тоглосон ч тоглоогүй ч шоу үргэлжлэх учиртай. Тиймээс би өөрийн үйлчлүүлэгчидтэй хамгийн түрүүнд би хүсэж байна гэх ирмэлзлийг зааж сургадаг. Үүнийг өөртөө хэлэх юм нь эхлээд өөрөөсөө би хүсэж байна уу гэж шударгаар асуух хэрэгтэй. Энэ асуулт хариулт шаарддаг. Энэ асуултыг тэр чигт нь хариултгүй орхиж болохгүй. Би хүсэж байна уу? Энэ асуултад хариу нэхэж байна. Би хүсэж байна уу? Энэ асуултын нөлөөг үгүйсгэх аргагүй. Энэ асуулт өнө мөннийг маань нэгтлэн шалгахад түүнээс нь би зугтаж чаддаггүй юм. Би фитнест явахыг хүсэж байна уу? Намайг томилсон тэр төсөл дээр ажиллахыг би жинхнээсээ хүсэж байна уу? Айцтайгаа нүүр тулахыг би хүсэж байна уу? Цалин нэмгэж шаардахыг, эсвэл энэ хөгийн ажлаас гарахыг би хүсэж байна уу? Товчхондоо гэвэл одоогийн энэ амьдралаа өөрчилж, хүссэн тэр амьдрал руугаа алхаж орохыг та хүсэж байна уу? Хүсэл ундран оргилохоос бүх зүйл эхэлж, амьдралаа цэцэглэн хөгжих үү, гундан дороодох уу гэдгийг шийддэг. Харин хүслийг ундруулан оргилуулахын тулд та өөрийн доторх хэл ярианы хэм маягийг өөрчлөх шаардлагатай болдог. Заримдаа бид өөрсдийгөө залах уу хориг хичээл зүтгэлгүй гэж боддог. Гэтэл үнэндээ зүгээр л хүсэхгүй байх нь бий. Бид өөрсөдөө би энийг хиймээргүй байна, би энийг хүсэхгүй байна гэж хэлчихсэн учраас тэр зүйлээс төвөгшөөх юм уу? Түүнийг тойрч зугтаад байх нь бий. Энэ хандлагыг зан чанарын доголдол гэж харахаа болоод оргуу хосон тэр газар дээр хүслийн үрийг тарж эхэлцгээе. Унтарсан галаа дахин бадраацгаая. Таны дотор байгаа нөөц болцоог өрдөн бадраах эрчим хүчний гол их үүсвэр нь та өөрөө юм аа.
Эртөрөө хизээ нэгэн цагт залуу халуун насанд эсвэл хайлган цайлган хүүхэд насандаа ядах юмгүйлэг хүслээр дүүрдэг байсан байжээ. Гэтэл одоо он цагийн эрэхэнд эд шидийн энэ байдлаа алдчихаж. Алдарт философч Никколо Макиавелли нэгэн удаа ингэж хэлжээ. Том хүслийн өмнө том асуудал гэж байдаггүй. Үүнийг хэсэг зур бодоод үзээрэй. Таны амьдралд ямар ч хэцүү бэрхшээл учирч болно. Таны даван туулахыг хичээж буй асуудал хичнээн ч том байж болно. Гол нь танд хүсэл байвал, хүслийг өдөөх хүсэл байвал энэ нь таны хаалга мөн. Түүгээр та цаашаа алхаж, ажил бүтээл өрнүүлж, гарцуудыг гаргаж, асуудлуудыг шийдэж, эцэст нь амьдралаа өөрчлөөд энэн хайж буйгаа олно. Тийм учраас л би хүсэж байна гэх энэ энгийн мэдэгдэл маш хүчтэй байлаа. Энэ хүүг танд юу өгч чадах вэ гэдгийг олж харвал та улам эрч хүчтэй идэвхтэй амьдрах болно. Дахиад асууя. Та хүсэж байна уу? Хаалгаа хаах. Магадгүй та хүсэхгүй байж болох юм. Олон тохиолдолд би хүсэхгүй байна гэх нь таны өгч болох шилдэг хариулт байдаггүй лээ. Заримдаа хүсэхгүй байгаагаа тунхаглах нь хүсэж байгаагаа тунхаглах адил хүчрхэг байдаг. Та эрүүл бус биеэр амьдрахыг хүсэх үү? Мэдээж үгүй. Та цалингаас цалингийн хооронд амьдрахыг хүсэх үү? Үгүй. Та ирээдүггүй, найдваргүй харилцааг хүлцэн төвчж амьдрахыг хүсэх үү? Үгүй. Би хүсэхгүй байна. Хүсэхгүй байх нь шийдэмгий байдлыг бий болгодог. Хүсэхгүй байх нь нөхцөл байдлаа яаралтай засах, түүндээ хурдхан шиг арга хэмжээ авах сэдлийг төрүүлдэг. Та ямар нэгэн зүйл хүсэхгүй байна гэдэг нь эннээс хойш ухрахгүй гэдгээ тэмдэглэн зураас татахтай адилхан юм. Сэтгэл дундуур ханамжгүй байдлаа үргэлжлүүлэн байхыг хүсэхгүй үедээ л та өөрчлөлт хийхэд шаардлагатай арга хэмжээг авах болно. Хог новшин дундах амьдралыг хүлцэн төвчхийг хүсэхгүй үедээ л та хүрзээ аваад гараа ажилуулж эхэлнэ. Үүнийг дахиж хийхийг хүсэхгүй байна гэх сэтгэл заримдаа хамгийн агуу сэтэл болдог. Таны одоогийн амьдралд аль нь хэрэгтэй байна вэ? Хүсэх нь үү? Үл хүсэх нь үү? Хүсэхгүй байх нь хүсхийн нэг адил хүчрхэг зүйл гэдгийг та харж байна уу? Нөхцөл байдлаас шалтгаалan зарим нь би хүсэж байна гэдгээр, харин зарим нь би хүсэхгүй байна гэдгээр өдөөгдөж, бадчиж шийдэмгий болдог. Та ч гэсэн нөхцөл байдлаас хамаарат энэ хоёрын аль алинаар нь өдөөгдөж болно. Та альж категорид багтлаа гэсэн таны мэдэгдэл зөвхөн өөрчлөгдөж байгаа юм биш. Харин тухайн асуудалд хандах хандлага өөрчлөгдөж байгаа юм. Жишээ нь та шинэ ажил олохыг хүсэж байна уу? Тийм ээ, би хүсэж байна. Та үгүй яддаг ажлаа үргэлжлүүлэн хийхийг хүсэж байна уу? Үгүй ээ, би хүсэхгүй байна. Хоёр мэдэгдэл хоёулаа өрнөлөөтэй. Аль нь таны нөхцөл байдалд зан чанар таарах вэ гэдэг нь танаас шалтгаална. Аль нь танд таарч байна вэ? Зорилгын хүч. Хүсэхгүй байх нь заримдаа өөрийгөө хулганы дугуйнаас гаргаж явах нэгэн арга зам болох нь бий. Яагаад гэвэл зарим үед та өөрөөсөө юу ч шаардсан өөртөө нэг зүйлийг хэдэн мянга давтаж хэлсэн ч өр нөлөөгүй байх тохиолдол байдаг. Хүсэл заримдаа ямар нэг юмыг өөрчлөх хүртэл нэг янзаараа байдаггүй. Магадгүй та эхлэлээ сайн хийдэгч төгсгөлд нь хүрдэггүй байж болох юм. Гараанаас гараад явж байтал өөрчлөлт хийх хүсэлгүй байснаа ойлгох үе байдаг. Амьдралаа өөрчлөх хүсэл анхнаасаа танд байгаагүй ажээ. Хуучнаар амьдрах нь таны хувьд сайхан байсан гэсэн үг. Та аль хэдийн өөрчлөлтийг хийж хичээ гэдгийг би хэлээд байна. Амьдралаа ийм байлгах тодорхой хэмжээний төвчээр танд байдаг ажээ. Үнэн дээр ийм байхад буруу юмгүй л дээ. Хаана байснаа тэндээ үлдэхэр шийдэх нь өөрчлөлт хийх шийдвэртэй нэг адил хүчрхэг зүйл юм. Яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл одоогийн аз жаргалгүй газар та төвчээртэйгээр үлдэх хүсэлтэй байгаагаа мэднэ гэдэг заримдаа жинхэнэ бодит өөрчлөлтийг хийхэд шаардлагатай хүч болдог. Гэхдээ та өөрийгөө буруутгадаггүй байх ёстой. Аль эсвэл өөрийгөө хохирогчдын дүр тавьдаггүй. Өөрийгөө зан чанарын доголдолтой гэж үздэггүй байх ёстой. Та зориудаар, зоригтойгоор, системтэйгээр одоогийн газартаа үлдэхэр шийдсэн бол түүнээсээ зориудаар, зоригтойгоор, системтэйгээр гарч чадна гэсэн үг шүү дээ. Энэ бол одоо байгаагаа хүлээн зөвшөөрөөд гайхамшигт ирээдүрүү зоригтой алгахад бэлэн байгаагийн сэтгэлийн илэрхийлэл байлаа. Байхгүй зүйлдээ санаачлан шаналдаг вэ. Байгаадаа баярлан баясдаг тэр хүн бол мэргэн бэлээ. Эпиктет. Өөрчлөх хүсэлгүй гэдгээ ухаарч, түүнтэйгээ нүр туснараа та өөрийгөө болон амьдралаа үнэлж цэгнэн, шинээр эхлэх өчүүхэн төдий чулуу гэрлийг өөртөө бий болгож чадна. Зорилгоо өнгөрсөн дурсамжаас ялгаж салгаж байгаа цагт та асуудалтай зүгээр зууралтаа болно. Тэгээд сэтгэлийн шургыг сөрөн зогсож, гол асуудал руугаа орж чадна.
Явганаар ордонд очихыг санаархах. Зарим зорилгууд бодит үнэнтэй маань уялддаггүй. Намайг битгий буруугаар ойлгоорой. Би одонд хүрэхийг дэмжигч, боломжгүй харагдах зүйлсийн араас хөөцөлдөхийг уриалагч хүн билээ. Гэхдээ нэг жишээ татъя. Бид бүгдээрээ хэмжээгүй баян болохыг хүсдэг. Гэхдээ тэр их мөнгийг олоход шаардлагатай ажлуудыг хийх хүсэл танд байна уу? Та 7 хоногт 60, 70, 80 цаг ажиллаж, баяжхад шаардлагатай ажлуудыг хийхин тулд амралтаа хойш тавих хүсэлтэй юу? Та илүү их хариуцлага үүрч, эрсдэл хүлээх хүсэлтэй юу? Баяжхын төлөө зүтгэхэд ирдэг асуудлуудтай та нүүр тулж үзсэн үү? Амьдрал оюун ухааныг чинь эц төгсгөлгүй шавхах мэт санагдаж байна уу? Нийгэм маань хамгийн баян, хамгийн ухаантай, хамгийн хөөрхөн, хамгийн тэгжин, хамгийн хөгжилтэй, хамгийн хүчтэй хүн байхыг бидэнд завсар зайгүй ухуусаар эцэстээ бид өөрсдийнхөө байх, чөлөөтэй амьсгалах чадлагүй болжээ. Тэгээд өөрийнхөө замыг сонгон амьдрахын оронд нийгмийн болон гэр бүлийн хүлээлтээс ирэх дарамтыг үүсээр амьдрцгааж байна. Үр дүнд нь юу болов? Урамгүй, сэтгэл ханамжгүй олон хүн 4 хоногийг өнгөрүүлцгээж байна. Би таныг баян болохын төлөө бүү зүтэг гэж хэлээгүй шүү. Үнэхээр л хүсэж байгаа бол түүнийхэн төлөө зүтэг. Бас таныг идэвхгүй, дэвшин дээшлэхэ боль гэж хэлээгүй. Урт удаан хугацаагаар ажиллаж хамаг амьдралаа түүндээ зориулахад буруу юм байхгүй. Зарим хүн орлогоо нэмэгдүүлж, хүссэн карьертай хүрэхийн тулд торох зүйлгүй тэн амьдардаг. Гол нь яагаад хийгээд байгаагаа мартчихсан мөртлөө хийгээд байдаг хүмүүс олон байгаа нь эмгэнэл юм. Маш олон тохиолдолд бид байхгүй юмн дээр хамаг анхаарлаа хандуулад хэрэггүй хүсэхгүй байсан ч түүнийхээ араас улаардаг. Ингэж хэлэнгүүт та толгой дохин нэрэж тийм байна шүү. Би заавал саятан болох хэрэггүй юм байна гэх юм уу? Би үнэндээ эзний булчинтай болохыг хүсдэггүй юм байна гэж бодож байгаа болов уу? Мэдээж хэрэг дараа нь тансаг машин хараад би ийм машинтай болох хэрэгтэй гэж бодох юм уу? Сэтгүүлийн зурагнаас гоё биетэй залууг хараад би энэ хүн шиг болохыг хүсэж байна. Би ийм гоё хувцас өмсмөр байна гэж бодох нь хэвийн зүйл билээ. Бид яг хүсэж байгаа зүйлийнхээ төлөө зүтгэж байгаа эсхэ бадтай болгохын тулд байнга өөрийгөө шалгаж нягтлах хэрэгтэй болдог. Үүнийг ганц удаагийн нягтлалаар бүрэн мэдэх аргагүй юм. Хэрв та юу хүсэж байгаагаа мэдсэн бол түүнийхэн төлөө зүтэг. Яг өнөөдөр ихэл. Төлөвлөгөө стратеги боловсруул. Өөрийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэ. Хамгийн гол нь шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүл. Тэр алхмуудаа ойр ойрхон авч хэрэгжүүл. Гэхдээ та ажил руугаа Honda унж явахын оронд BMW унж явахын тулд 7 хоногт илүү 10-аас 20 цаг ажиллахыг хүсэхгүй байгаа бол ингэж харин цаг заваа дэмий үрхээ яг одоо болж. Өөрийгөө хуурхаа болж. Амьдралдаа ямар ч хэрэггүй зүйл хийж байгаагаа хүлээн зөвшөөрч хүсэхгүй зүйлээ хийх гэж өөрийгөө хүчлэхэд зогсоох хэрэгтэй. Тэг хаваас одоогийн амьдралаа хайрлах илүү их хүчин зүйл танаас гарах бөгөөд амьдралаас юу хүсдэг тэр зүйлийнхээ төлөө зүтгэж эхлэх өөр олон боломжууд танд гарч ирнэ. 20 настай үеийн шиг биетэй болохын тулд хамаг дуртай хоолноосоо татгалзахыг би хүсэхгүй байна. Илүү цалин авахын тулд гэр бүлтэйгээ өнгөрөх цагаа би золиосломооргүй байна. Бодит үнэнтэйгээ нүүр тул. Юу хүсэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрвөл хүсэж байгаа зүйлстэйгээ уулзрах бүртээ өөрийгөө буруутгах юм уу? Эргэж харамсах зэрэг сөрөг сэтгэл танд төрөхгүй. Та өөрийнхөө байх ёстой газраа зогсох бөгөөд бодит амьдралдаа уялдаа холбоотой байж чадна. Тэгээд хэзээ нэгэн цагт ямар нэгэн зүйлийг үнэхээр хүслээ гэхэд бодит үнэн дотроос алхмаа хийж эхлэх ба зорьсондоо амжилттай хүрэх шатуудыг тодорхойлж чадна. Явх замаа зур. Өөрийнхөө амьдрал болоод зорилгоодыг нухацтай бодож тунгаахын нэг сайхан нь гэвэл тийм бодох үед бид ямар замаар явбал тийш хүрэх вэ гэдгийг авч үздэг явдал юм. Өдөрт 30 минут дасгал хийх нь таны бодож байгаа шиг үнэхээр боломжгүй гэж үү? Мэдээж та жаахан хөлрөн, бас баг зэрэг ядарна. Гэхдээ цагийг хурдан өнгөрөөхийн тулд дуртай хөгжмөө сонсоход л болно шүү дээ. Тэгэхдээ жаахан хэцүүч яг хийгээд эхэлвэл та өдрөөс өдөрт улам чирэг болно. Та хурал дээр өөрийн санааг хэлбэл хамгийн мудаа юу тохиолдож болох вэ? Таныг буудаж алах уу? Тэгвэл тэгээд юу болно гэж? Хийх ёстой ажил чинь энэс том байсан ч өөрчлөлт хийх зам нь өчөөхөн төдий хүслээс л эхэлдэг шүү дээ. Жишээ нь татврын өртөө жилүүдийг давах, худал эхэлж байсан хүндээ үнэн хэлэх гэх мэт илүү том ажлууд. Бид ер нь асуудлыг бодит байдлаас хамаагүй том болгож төсөөлөх хандлагатай байдгийг санаж явах хэрэгтэй. Үнэн хэлнэ гэдэг бараг л сахарын цөл рүү аялах дайны юм болдог. Хэрв та ингэдэг бол ажлуудаа жижиг хэсгүүдэд хувааж болно. Жишээ нь босох, ороо хураах, шуудангаа шалгах гэх мэтээр. Мэдээж та энэ жишээнүүдээс ч том зүйлийг шийдэх хэрэгтэй байж болох юм.
Гэхдээ түүнийг цэгцэлж харах юм бол дээрх загварыг ашиглах бүрэн боломжтой. Жишээлбэл та хүнд худлаа хэлсэн гэж бодъё. Та түүнээсээ ичдэг, түүнд харамсдаг. Тэр нь таны амьдралыг оронгоор нь эргүүлж чадхаар зүйл. Би худал хэлсэн хүндээ үннийг хэлхийг хүсэж байна уу? Та энэнд ингэж хандвал үннээ хэлхийн тулд ярилцах, сонсох, үр дагавартай нь ажиллах боломж болно. Та айх бах л да. Гэхдээ та чадна. Үннээ хэлэх нь хамгийн чухал нь биш юм аа. Харин худал хуурмагаас болж эрсдэлд ороод байгаа таны амьдрал чухал юм. Та өөрийгөө нээж үннийг хэлэх аваас таны дотор худал хуурмаг, нууц, хагас үнэн гэж байхгүй болж амьдрал чинь илүү үн цэнтэй амьд болно. Ихэнх тохиолдолд бидний хийх гээд байгаа ажил бодсноос ч энгийн хэлбэр байдаг шүү дээ. Гол нь бид тэр тухай жаахан ч гэсэн цаг гаргаад нухацтай боддоггүй. Бидний нүүр тулах гэж буй зүйлсээ заримдаа амаргүй байдаг нь үнэн. Гэхдээ тэрний цаанал гарчих юм бол мөрөөдлийн амьдрал маань хүлээж байдаг билээ. Бидний хүсдэг, хүлээдэг, зүтгэдэг тэр л амьдрал. Тугаацоо. Өөрийн юу хүсэх, юу хүсэхгүйг энэ ертөнцийн жишгээр бос. Харин өөрийн жишгээр харж эхэлвэл олон зүйл маш тодорхой болж ирнэ. Бусдад байгаа зүйлсэд атаархахын оронд танд болон таны амьдралд үнэхээр юу чухал вэ гэдэгт л та анхаарлаа хандуулдаг болно. Тэгээд таны доторх атаархал, шунал хүсэл нь илүү сайн сайхан, утга учиртай зүйлсийн төлөө амьдралаа зориулах хүслээр солигдно. Чин үннээсээ юу хүсэж байгаагаа та ойлгох хэрэгтэй. Тэгж чадвал хүсэж байсан газраас чинь огтөр тийш хөдлөх зан чанарыг төрүүлэгч далд ухамсарын бодол, сэтгэл, мэдрэмжийг та хяналтанд авч чадна. Өөрийнхөө үнэн мөннийг олж харж тодорхойлох чадал танд бий. Гэхдээ түүнийг өнгөрсөн үеийн дурсамжаас урган гардаг далд ухамсарын сөрөг бодлуудаар тодорхойлж болохгүй. Харин өөрийгөө эрүүлэр олж харсан ухамсар сэтгэлээр тодорхойлох ёстой. Хүсэл бол үнэн мөн. Хүсэл бол зөвхөн таны л бий болгож чадах жинхэнэ гоо үзэгслэн. Би саятан биш учраас азгүй амтан. Би бүдүүн учраас залхуу амтан гэх мэт бодлууд дахиж таныг удирдах урмыг чинь мохож чадхаа болно. Яагаад вэ гэвэл та сонголтоо нэгэнд хийжээ. Амьдралд юу хүсэх, юу хүсэхгүйгээ нэгэн тодорхойлсон цагт өөрийнхөө талаарх сөрөг бодлуудаар өөрийгөө унтраах болж таныг хойш чангааж буй бүхнийг нэв тарах тэнхээтэй болно. Өөрөө өөртөөгөө ярьдаг өрөвдөлтөй хүнлэлийн амийг та хамхиж чадна. Юу хүсэж байгаагаа ойлгосон хүнийг юуж зогсоож чадахгүй. Үнэхээр хийхийг хүсэж байгаа зүйлээс чинь таныг юуж боловч чадахгүй. Та үүрэг хариуцлагатайгаар үүрнэ. Яагад гэвэл тэдгээрийг хийх хүслээс төрөн гарсан хүчрхэг мэдрэмж таны дотор бий. Хүсэл. Энэ бол нөөц бололцооны цоо шинэ хязгааргүй булаг. Эндээс бүх зүйл шинээр эхэлж шинэ ирээдүй өнгө олдог. Би хүсэж байна уу гэж өөрөөсөө дахин асуу. Өглөө босоход хамгийн түрүүнд сонсогддог, өдөж унтахад хамгийн сүүлд дуулддаг, жолоо барьж байхад ч бодогддог, усанд орж байхад ч санагддаг болтол өөрөөсөө асуу. Би хүсэж байна уу? Дотоод ухамсарт чинь тийм ээ, би хүсэж байна гэх дуу хоолой тодоос тод сонсогдох хүртэл өөрөөсөө асуу. Би танаас дахин асууя. Та хүсэж байна уу? 3 дугаар бүлэг. Би ялахаар програмчлагдсан. Үнэн гэвэл та яг одоо ямар амьдралд байна? Тэр чинь таны ялалт юм. Амьдрал чинь бүтлгүүдч байсан ч үнэндээ та ялж байна гэвэл та итгэх үү? Тохиолдож байгаа юм бүхэн ялт гэвэл та итгэх үү? Тийм ээ, энэ үнэн. Би зүгээр л таныг өөдрөг болгох гэж хэлсэнгүй. Эсвэл номоо зарах гэж сайхан үг зохиосонгүй. Та бол ялагч, та бол авраг. Та араас нь гол хийж эвдэгдэшгүй рекордыг эвдэгч мөн. Таны бодсон бүхэн биелдэг. Ингэж хэлэнгүүт та намайг ухаанаа алдчих хэмээн бодож магадгүй. Эсвэл өөрийгөө ч тэгж бодож магад. Эсвэл намайг өөр хүний тухай яриад байна гэх бах. Гэхдээ үгүй шүү. Би таны тухай ярьж байна. Энийг би тайлбарлаж өгье. Ийм нэг үйл явдлыг төсөөлөөрэй. Та бүх амьдралынхаа турш хайрыг хайж байна. Амьдралаа хуваалцах тэр онцгой нэгнийг хайж байна. Гэвч өдийг хүртэл түүнийг олоогүй л байна. Энэ зөвхөн жишээ гэдгийг санаарай. Амьдралын чинь урагшилж өгдөггүй нэг циклд орчихсон өөр талбар байвал түүнийг энд ашиглаж болно. Та олон хүмүүстэй уулзаж янз бүрийн харилцаа үүсгэсэн боловч бүгд л үр дүнгүй төгсдөг. Та хайж буй хүнээ ерөөсөө олсонгүй. Үлгэрч төгсөв. Ямар төгсгөл гэдгийг та мэдж байгаа. Ингээ та найдвар тасархан тэр. Мөрөөдлийнхөө хүнтэй уулзна гэдэгтээ итгэхээ болов. Хайр сэтгэл гэдэг зүйл танд огтгонч тохирохгүй юм шиг санагдана. Намайг хүн хайрлах болов уу? Би хайрлагдах үнцэнтэй хүн мөн үү?
Би яагаад ижилхэн хүмүүс татагдаад байдгийг болоо? Ингээ та хүүхэд насаа иргэн дурсна. Хайрыг дутуу мэдэрсэн уюуд тань бодолд орж ирнэ. Хүмүүст гадуурхагдж байсан тэр мөчүүд санаанд тань буuna. Өшөө олон бүтлгүй дурлалын төвхүүд сэтгэлэгчийн зовоон. Үнэхээр урам хугармаар. Гэвч нэг өдөр та өөр нэгэнтэй учирчээ. Хэдэн удаа болзоонд явсны дараа та хоёр бие биедээ таалагдж эхлэв. Хамт байх нь та хоёрын хин хинтэн таатай санагдаж өдөр хоногуд харавсан сум шиг өнгөрдөг боллоо. Нэг л мэдхэд хэдэн сар өнгөрсөн байв. Эцэст нь та үнэхээр л анхны хайртайгаа учирсан гэдгээ ойлгоно. Өмнө нь олон удаа хэлсэн. Би чамд хайртай гэх үгээ энэ удаа чин сэтгэлээсээ хэлнэ. Та дурлжээ. Төвгэрч зогсохгүй. Би хайж байсан хүнээ олжлоо. Ураа гэх баяр хөөрийн сэтгэл дотроос чинь төрнө. Сэтгэл зүрх чинь аз жаргалаар халигж цалгина. Гэхдээ удалгүй эргэлзээний үйл манан бууж эхэлнэ. Анхандаа багахан боловч даамжрах тусмаа салхишуурга болж хувирна. Та хоёрын дурлалын халуун гал аажмаар бөхөж жижигхэн зүйлч хүртэл хэрүүл маргаан үүсгэнэ. Ингээд та хоёрын харилцаа яг л эзгүй хуурай ангамл цөл болж харилцаагаа сайжруулах гэсэн хий хоосон оролдлогоос хэтрэхгүй болжээ. Ингэж болохгүй. Дахиад алдаагаа давтах гэж юу? Та хоёр хоёулаа нэг л явцгүй байгаагаа ойлгоно. Магадгүй дуусгах цаг нь босныг ч ухаарах байх. Аль эсвэл бүгдийг эзэслэх хүртлээр харилцаа чинь аажмаар бөхөж байж ч болох юм. Аль нь байлаач эцсийн эцэст та хоёр тийш болох нь тэр. Ингээд та шархалж, гутарч, урам зориггүй болно. Гэхдээ нэг нь нартай өдөр бүх юм сайхан болно доо хэмээн найдана. Гэхдээ би хэлье. Таны хувьд ялагдал, алдагдмал хэмээн харагдаж байгаа зүйл үнэн дээр ялгуулсан ялалт юм шүү. Бурхтаас ирдэг ялалт. Ураа. Үнэн гэвэл та яг одоо ямар амьдралд байна? Тэр чинь таны ялалт юм. Би ийм амьдрахыг хүсэхгүй бол яах вэ? Гэсэн ч зүгээр. Энэ л амьдралдаа та яг одоо ялж байна. Гол нууцыг ойлгох нь. Бүдэлгүй харилцааг би яаж ялалт хэмээн нэрлэж чадж байна вэ гэж юу? Тэгэхээр амьдралаас чинь хэн нэгэн явсныг би сайн гэж яриаггүй юм шүү. Таныг бэлэн болохоор төгсгүнээ олох онцгой нэгэн гэж чихэлэх гэсэнгүй. Эсвэл таныг л зөвхөн агуу, бусдын асуудал хэмээн худлаа хөөрөгдөх зорилго чалга. Угаасаа ингэж хэллээгээд амьдралд тийм зүйл байхгүйг та бид хоёр хоёулаа мэдж байгаа. Та анханасаа хүрий гэж зорьсон тэр зорилгодоо хүрсэн учраас тэрхүү бүдэлгүй харилцаа таны ялалт мөн. Анх сайн уу хэмээн хэлсэн тэр мөчөөс тавьсан зорилго тань биелжээ. Үгүй ээ, миний найз охин, эсвэл миний найз залуу ойлгохтой байгаагүй. Тэр энэ харилцааг сүйтгэсэн гэж та хэлэх бах. Гэтэл үнэндээ та өөрөө л тэр хүнийг далд ухамсараараа сонгоогүй гэж юу? Та өөрийнхөө зургалсан тэр л гол дүрийн баатраараа тэрнийг сонгоогүй гэж юу? Та анханасаа хэнч намайг хайрлахгүй гэдэгт бат итгэлтэй байсан шүү дээ. Гүнэгт хүүхэд нас, бүдэлгүй харилцаа, өөр олон бүдэлгүй зүйлсийг далд ухамсартаа шингээсэн байгаагүй гэж юу? Энэ дөр төрх зурглал далд ухамсарын чинь гүнийн гүнд үндэслээд амжилттай сайхан харилцаа тогтооход тань саад болохын тулд идэвхтэй ажиллажээ. Ямар ч асуудал байхгүй байхад та асуудлыг олж харсан. Өчүүхэн жижиг зүйлсийг ч та уул мэт болгож, уурлаж богомдсон. Цаг хугацаа өнгөрөхөд таны бодсон бүхэн үнэн байсныг бадлагдаж яг л таны бодсноор харилцаа чинь хүрэх газартаа хүрсэн. Та ийм болно гэж бодож байсан учраас та бодсноо авсан байна. Тэгэхээр та ялагч биш гэж юу? Би хайрлагдах зохистой хүн биш гэж боддог. Энэ нь ч бодлогдож та хайрлагдах ёсгүй хүн гэдг нь харагдлаа. Баяр хүргэе. Таны амьдралд ямар ч найдвар гэрэл гэгээ байхгүй хэмээн та боддог. Бүү санаа зов. Яг таны бодсноор байх болно. Магадгүй миний дээр дурдсан жишээ таны амьдралтай таарахгүй байж болно. Учир нь та амьдралынхаа хантай аз жаргалтайгаар гэрэлсэн бизээ. Эсвэл таны араас олон охид гүйдэгч байж болох юм. Гол нь би амьдралын чинь уналттай, ялагдсан мэт харагдаж буй хэсгийг ярьж байна. Бодол санаа гэж ямар хүчтэй зүйл болохыг харж байна уу? Таны бодол санаа заавал зорилгод чинь хүрэгдэг. Тэр зорилгоо та мэдэхгүй байсан шалгаагүй. Та ялахын тулд л програмчлагдсан. Энэ нь зөвхөн харилцаанд бус таны ажил, биеинжин, санхүү, мөнгө гэд бүх зүйлд нөлөөлж чадна. Та ялалт байгуулахаар хатуу програмчлагдсан юм. Тэгэхээр би ялахын тулд програмчлагдсан гэх үгний утгыг одоо ойлгож буй биз. Таны тарих ялахаар програмчлагдсан тул та үргэлж ялалт байгуулдаг. Далд ухамсартаа та юу хүсэж байгаа чинь өөртөө хэлдэг үгнээс чинь ялгаатайд гол асуудал нь оршдог.
Таны эзэнт гүрний удирдагч. Эсба ДНХ-гийн алдартай эрдэмтэн доктор Брус Липтон бидний өдөр тутмын амьдралдаа хийдэг зүйлсийн 95%-ийг далд ухамсар маань удирддаг гэдгийг судалгаагаар олж тогтоосон юм. Энэ тухай хоромхон зур бодоод үзтээ. Бидний хэлж ярих, хийж байгаа бүхний өчүүхэн хэсэг нь л бодит шийдвэрээр үйлдэгддэг шүү дээ. Цаг хугацааны баримжаагаа алдаж юуны төлөө яваад байгаагаа ч мэдэхгүй. Зүгээр л амьдраад байдаг тэр үедээ та нэг боддоо. Энэ үед та тархиныхаа чулуудлогыг автомат удирдлага дээр нь тавьсан байх бөгөөд амьдралын шавар дундуур юу ч бодохгүйгээр зам татуулан урагшилдаг. Яг энэ үед таны явж байгаа замтай нь далд ухамсарын чинь гүнийн гүндээ сэлэгдсэн програмчлалаар чиглэлээ тогтооно. Та ухамсартайгаар сонгосон ч вэ, үгүй ч вэ, тархич нь тэрэл замаар тасралтгүй урагш түлхсээр байна. Орлогоо нэмэгдүүлэх гэсэн ч та чадахгүй байна уу? Жингээ хасыг гэсэн ч та чадахгүй байна уу? Тэгвэл та орлогын талаар, жингийн талаар ямар үзэл бодолтой байгаагаа нэгтэлж нэг үзсэн үү? Таны үйлдэлүүдийг удирддаг далд ухамсарынхаа итгэл үнэмшлийг анхаарч нэг харсан уу? Та автоматар өөрийнхөө зэрэг зэндааг тогтоочихсон биш үү? Би ийм л жинтэй байх ёстой гэж итгэчихсэн биш үү? Хэрвээ тийм бол хүссэн хүсээгүй үйлдэл чинь таныг нэг л хэмжээнд байх байдгаар чинь байлгасаар байх болно. Бид өөрийн гэсэн ертөнц, өөрийн гэсэн хаан тулс дотроо ялт байгуулдаг хэмээн би хэлэх дуртай. Жишээ нь та жилд $30,000 олдог гэж бодъё. Энэ бол таны хаан тулс цар хүрээ. Та энэ хүрээн дотроо төлөвлөж, бодож, энэ хэмжээнд л сэтгэдэг. Итгэнэ үү байна уу? Жилийн $60,000 олох нь $30,000 олохоос хэцүү биш. Та магадгүй тийм ч тийм л дээ. Гэхдээ наадах чинь зүгээр л яриа гэж бодох байх. Гэхдээ та цагт $25 ажиллана уу? $50 ажиллана уу? 7 хоногийн 40 цагийн ажил чинь 40 цаг хэвээрэл байх болно. Та үнэхээр юу хийгээд байгаагаа олж тогтоох нь чухал. Та үр бүтээлтэй байна уу? Зүгээр л завгүй байна уу? Энийг ээж гисэн хар. Эцэст нь хэлэхэд өөрийгөө өөр ертөнц, өөр цар хүрээнд өөрч оруулах. Яаж хийх вэ гэж юу? Нэгдүгээрт та өөрийгөө юугаар хязгаарлаж буйгаа олж тогтоо. Таны хувьд юу нь туйлын үнэн бэ гэдгийг олж мэд. Нэг үгээр хэлбэл өөрийнхөө талаар, бусдын талаар, амьдралын талаар ямар итгэл үнэмшилтэй байдгаа олж тогтоо. Та энэ итгэл үнэмшлээ амьдралын талаарх дүгнэлтэд эвдэхээс нааш одоогийн амьдралаа өөрчилж, түүний гадна байгаа өөр ертөнцүүд рүү орж чадахгүй. Магадгүй амьдралыг дэндүү амархан болгож байгаа мэт харагдах байх л да. Гэхдээ энэ зарчмаар явбал та амжилтын бүхэл бүтэн өөр ертөнцүүдэд хөл тавих болно. Энэ тухай бид дараа улам дэлгэрэнгүй авч үзэх болно. Одоогийн хувьд таны амьдрал хэд хэдэн хаан тулсад хуваагддаг хэмээн бодож үз. Тэр хаан тулсууд бол таны одоогийн оршин байгаа амьдрал бөгөөд та тэр дотроо л ялалт байгуулдаг. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр та өөрийн оршин байгаа тэрл хүрээнд дотроо ялалт байгуулдаг. Та хүрээнд дотор ялалт байгуулахаар програмчлагдсан байгаа учраас л тэр. Та цар хүрээнд дотроос гармаар байвал таны үйлдэлийг автоматар удирдах байдаг далд ухамсартай нь гүн шингэсэн итгэл үнэмшилтэй томоохон өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Юун дээр ялалт байгуулдгаа олж мэд. Одоо ч гэсэн та сайн ойлгохгүй л байна уу? Өөрийгөө толны өмнө аваач ядахаар. Ялалттай нь хаанаас ирж байгааг олж тогтоо. Ямар талбарт асуудал байгаагаа нэгтэл. Амьдралд юун дээр хамгийн их тэмцэлтэй байна уу? Ажил дээрээ юу? Эсвэл муу зуршилтай юу? Эсвэл идэх хоолндоо юу? Магадгүй та ажлыг хойшлуулсаар байгаад эцсийн мөчтөнд тулгадаг байж болох юм. Хийхгүй байж яг цаг нь болохоор гинэ тухайн орсон мэд ажиллаж эхэлдэг байж болно. Бидний амьдрал үргэлж үннийг харуулдаг нь ялалт юм. Тухайлбал энэ жишээн дээр ярил танд ямар ч зав байдаггүй, эсвэл та сахилга батгүй, эсвэл та эцсийн мөчөд хийдэг арчаа муутай хүн гэдэг нь бадлагдаж байгаагаараа энэ нь ялалт юм. Өөр асуудалч байж болох юм. Гол нь та өөрлөгөө хар. Үйлдэлүүдэд нэгтэлж үз. Энэ бүхний жинхэнэ шалтгаан нь юу вэ гэдгийг хай. Авсан ажлаа яг цагт нь хийдэг байхын тулд танаас юу шаардагдаж байна вэ? Романтик дурлалын тухай хамгийн ихний жишээн дээр ярил бидэнд өөрсдийн маань болоод амьдралын талаар тодорхой итгэл үнэмшил байдаг. Тэр итгэл үнэмшил цаг нь боломгц бидний үйлдэлээр илэрч харагдана. Ингээд л бидний амьдрал итгэл үнэмшлийн маань тусгал болж байгаа юм. Дугуйн дотроос гарч чадахгүй л байна уу? Яагаад гарч чадахгүй байгаагаа бодож үзсэн үү? Би хайрлагдах зохистой хүн биш. Би тэнэг хүн. Би бүтэлгүй амьтан. Би энийг хийж чадахгүй. Энэ мэт бодлууд таны далд ухамсарт байнга давтагддаг учраас амьдралд бодитоор биелэлээ олох үед та гайхах хэрэг байна уу? Эннээс өөр амьдрмаар байгаа бол хатуу суусан энэ итгэл үнэмшлээ няцаах хэрэгтэй.
Үзэл бодлоо няцаана гэдэг танд амаргүй санагдах байх. Гэвч таны хэн болсон чинь таны юунд итгэдэгтэй салшгүй холбоотой гэдгийг бүү мартаарай. Би үйлчлүүлэгчтэй ажиглан харахад нэг зүйл төгөөмөл байдаг. Юу вэ гэвэл эцэг эхэн тэднийг муу хүмүүжүүлсэн гэдгийг батлах хүсэл тэдний далд ухамсарт бүгдд нь байдаг. Энэ нь янз бүрийн байдлаар илэрнэ. Зарим нь бусдаасаа долоонд, зарим нь ил шулуухан байхад, зарим нь тойруу замаар илэрхийлдэг. Гэхдээ ямар ч байсан бүгдээс нь энэ хандлага харагддаг. Тухайлбал зарим хүн эцэг эхийгээ муу хүмүүжүүлэгч байсан гэж батлахын тулд биеэ гаргуунд найж, цагдаа сэргийлэхээс салхаа болж, арх хар тамхинд ман суурж, сургуулаа хайж, эсвэл байнга бүтэлгүй харилцаанд орж, мөнгө санхүүд ухаамуудаа хандаж, яаж л болохгүй бүтэхгүй байх боломжтой бүхэл замаар явдаг. Нэг ёсондоо насанд хүрсэн хүн байх үүрэг хариуцлагаас бүгд сугтаацгаадаг. Би энэ бүхнийг бодит амьдралаас ярьж байна. Миний олон үйлчлүүлэгч эцэг эхийнхээ буруу байсныг батлах хүслээсээ болоод өөрсдийг нь хүүхэд байхад том хүний амьдралд хангалттай бэлтгээгүй хэмээн үздгээсээ болоод замаа алдсан байдаг. Тэд бусдад өөдгүү хандсныхаа дараа шуудхан л ийм биелэн тайлбар өгдөг. Дааж гисэн иймэрхүү хандлага гаргадаг гэдгээ харж байна уу? Амьдралын аль талбарт асуудал байгааг олж тэр талбараа өөрийн ялалт гэж бодож үзээд хар. Тэндээс юу харагдаж байна вэ? Хэрв та ажлыг цагийн тулган хийх гэж зүдэрдэг бол өөрийгөө чадваргүй, эсвэл залхуу гэж хатуу итгэдэг юм биш үү? Тиймдээч энэ үзэл бодлоо та алхам тутамдаа батлан харуулж байдаг. Би ийм л хүн хэмээн өөртөө ч бусдад ч хийж байгаа үйлдэлээрээ харуулдаг. Бид яагаад ийм юм хийдэг вэ? Хүн бид өөрсдийнхөө багтаавыг хангах дуртай амьтад. Тиймээс мууч байсан, сайн ч байсан өөрийгөө хэн гэдгийг бусдад батлан харуулж, бусдаараа хүлийн зөвшөөрүүлснээр сэтгэлийнхэн хэрэгцээг хангадаг. Миний хэлж байгаа жишээнүүдээр өөрийгөө битгий хязгаарлаарай. Эд бол зүгээр л жишээ. Таны ялж буй талбар огт өөр байж болно. Өөрийн дотоод ухамсар сэтгэхүйг нягтлан харах цаг гаргаарай. Шаардлагатай бол бичиж тэмдэглэсэн ч болно. Таны амьдралд юу давтагдж байна вэ? Тэдгээрийг бич. Тэгээд тасархаануудыг нийлүүлээд зураг бүтэн болгоод хараад үз. Магадгүй аав ээж чинь мундаг хүмүүс байсан боловч та нэг хүндээ үнэнч байж чаддгүй байж болох юм. Шалтгаан нь та хүмүүсээс эцэг эхшгэ төгс төгөлдөр байдлыг хүсдэгтэй холбоотой ч юм билүү? Гол нь бидэнд ямар нэг тийм даалда хөдөлгөгч хүч байдгийг л би хэлэх гээд байна. Амьдралд чинь тохиолдсон янз бүрийн үйл явдлыг эхнээс нь бүгдийн тунгаан бодоод уялдаа холбоог нь хар. Хэлсэндээ хүрээгүй мөчүүдээ, шийдвэрээсээ ухарсан үеүдээ бодоод үз. Фитнесээ хэдэн өдөр тасалснаа ч анзаараарай. Мөнгө хадгална гэчихэд оронд нь дэлгүүр явж байсан үеэ бодоорой. Аль нэгийг тусгаалan харсан ч болно. Гол нь юун дээр ялт байгуулад байгаагаа олж харах хэрэгтэй. Үнтэй маргалдаж биеэвэр чадахгүй болсон хэдэн удаа вэ? Энэ бүхнээ эргээд бодоход таны талаар юуг өгүүлж байна вэ? Таны ялалтын эзэнт гүрэн чинь юу ч байлаа гэсэн та нэг зүйлийг олж харах болно. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу болохыг харна. Тухайлбал та хэдэн өдрөөр ч хамаагүй аяг тавга заваан байлгаж чаддаг байх. Гэртээ байгаа бүхий л аяг тавг халбах сэрээгээ хэрэглэж дуусаад сүүлдээ бүтээлч сэтгэхгүйгээ гаргаж гараараа шидэж чаддаг байх. Та ийм замбраагүй байдалд байж чаддаг гайхалтай хүн байж болох юм. Ингэж чаддаг байх нэг төрлийн авьяас гэлтэй. Ийм линзээр та өөрийн амьдралыг олж харж, түүндээ дүн шинжилгээ хийж эхэлвэл миний юу хэлэх гээд байгааг олж харж чадна. Та үнэхээр ялт байгуулахаар програмчлагдсан. Учир нь толгоодоо суулгасан бүхий л зүйлдээ та хүрч чаддаг. Оюун санааны хүч дээлдэжгүй. Гүн ухаантан Сенека. Яг одоо та өөрийгөө хайрлагдах зохисгүй, залхуу бүдүүн, эсвэл мөнгө олж чадахгүй хэмээн боддог бол таны энэ бодол санааг дийлэх хүч гэж үгүй. Бодол санаа чинь заавал дийлэх болно. Тэгвэл бодол санаагаа баг зэрэг өөрчлөөд бодол санааны дийлдэшгүй хүчийг ашиглавал эерэг зориг хүсэл мөрөөдөлд хүрч чадах биш үү? Бид ялахаар програмчлагдсан. Гагцхүү түүнийгээ зөв чиглэл рүү эргүүлж ухамсартайгаар сонгосон тэр зүйлдээ ялт байгуулахад ашиглая. Хэрхэн ялга төлөвлөгөөгөө гаргах. Амьдралын аз жаргал бодол санааны чанараас хамаардаг. Тиймээс сайхан амьдрахад тэг болгоч элдвийн хэрэггүй бодлуудаас өөрийгөө хамгаал. Марк Аврел. Далд ухамсар маань бидний хийж байгаа бүхэнд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг тухай ярьлаа. Боломж гарах бүрээд ухамсартайгаар зөв шийдвэр гаргасан ч гэлээ.
Энэ нь таны өдөр тутмын амьдралын өчүүхэн хэсэг нь байдаг гэдгийг олж мэдлээ. Бид ялахаар програмчлагдсан гэх үг таныг болон таны бодол санааг ямар хүчрхэг болохыг танд ойлгуулж өгнө. Гэхдээ ялалт байгуулахад бидэнд төлөвлөгөө хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл бидэнд зөв санаанууд хэрэгтэй гэсэн үг. Хаанаас эхлэхийг би хэлж өгье. Амьдралдаа юун дээр өөрчлөлт гаргамаар байгаа тэр зүйлээ бодоорой. Тэдгээр нь таны амьдралын асуудалтай талбарууд байж болно. Бүр өөр зүйлч байж болно. Та юун дээр ураг шахихыг хүсэж байна уу? Та ямар талбарт үнэхээр амжилт гаргамаар байна уу? Тэрхүү зорилгоо тодорхойлоод хэсэгчлэн хуваа. Зорилгодоо хүрэхэд ямар алхам хийх ёстойгоо тодорхойл. Урагшилж бууга харахын тулд ахиц дэвшлээ юугаар хэмжихээ тодорхойл. Хэрв та жингээ хасмаар байгаа бол хоол хүнсээ хэрхэн өөрчлөх, дасгал хөдөлгөөнөө хэрхэн зохицуулах, эрүүл тэжээллэг хоол хүнсийг яаж хэрэглэх гэх мэт асуудлаа бүгдийг бодож тунгаа. Өдөр тутам хийх шаардлагатай бүх үйлдэлүүдээ, бүх үйл хөдөлгөөнөө бодох хэрэгтэй. Түүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүл. Гэхдээ түүгээр бүх юм дуусахгүй. Бодол санаа дотроо ямар өөрчлөлтүүд хийх ээж бодох хэрэгтэй. Та өөрийн зорилгын хойноос ууггүй хичээх ёстой. Ялангуяа өнгөрсөн дурсамжтай холбоотой автомат дуу хоолой толгоон дотор чинь улам чанга болж ирэх үед бүр жилүү хичээх хэрэгтэй. Асуудлууд чинь нүүр тулах үед өөрийнхөө талаарх таны бодол ямар байх вэ? Та өөрийн хүсэж байгаа шиг гойлог, эрүүл чирэг хүн болвол өөрийнхөө талаарх таны бодол ямар өөр байх вэ? Тэр амьдрал ямар харагдах вэ? Хүн нэг л өдөр гэнэтхэн мундаг болно гэдэг бодлыг таягтан хаяасаа гэж би хүсэж байна. Ирээдүйн чинь таны одоо үеийн хариулт биш. Өмнө нь ярьсанчлан далд ухамсарт буй бодлууд нь таны сэтгэл зүйд гүн шингэсэн байдаг тул үл үзэгдэх боловч хүчрхэг энэ бодлуудыг өөрчилж өөрийнхөө зорилготой нэг болгоход маш их бодрол, төсөөлөл, зориулалт шаардагдана. Энэ номыг унших явцдаа энэнд цаг гаргаарай. Хэрвээ та асуудалтай талбаруудаа нэг нэгээр нь нягтлан үзвэл тэр бүхнийг таны бодол санаанд суулгасан ямар нэг нөхцөл байдлыг амьдралаасаа олж харж, уялдаа холбоог нь ойлгож магадгүй юм. Тухайлбал үнэнч бус харилцаа, хүүхэд насны хатуурхал, хэрэгцээ шаардлагыг чинь хангаж өгч чадаагүй эцэг эх, олонний өмнө ичгэвтер байдалд орсон тохиолдол, ажил албан дээр алдаа гаргасан уюут гэх мэт сэтгэлийн шарах үлдээсэн зүйлс байж болно. Гэхдээ та ирээдүйнхээ тухай илүү их бодож, юунд хүрмээр байгаагаа тунгаах тусам тэдгээр сэтгэлийн шархнууд таны бодол санаанд улам бүр гүн сууж, үзэл бодол чинь болсон байдаг. Тэгэхээр юун дээр ялалттай байгаагаа олж мэднэ гэдэг нь сэтгэлд гүн суусан тэр бодлуудтай тэмцэх гэсэн үг биш юм. Харин шинэ бодол сэтгэл суулгаж, чиглэлээ өөрчлөх тухай юм. Таныг уруудуулан дороотуулж байгаа үзэл санаа юу болохыг гол нь олж мэдэх нь чухал. Юун дээр дахин алдаад байгаагаа ойлгож чадвал хаана өөрчлөлт хийх ёстойгоо илүү хялбар олох юм. Та амьдралдаа өөрийн болгохоор зорж буй зорилгоо тодорхойлж, түүнийхэн төлөө үйлдэл хийхээр оролдох үед хэзээ гэдэг нь гол асуудал болдог. Бид ялахаар програмчлагдсан. Та ялахаар програмчлагдсан. Юуны төлөө тэмцэж байгаагаа тодорхойлж, бэрхшээлийг сөрөн зогсож, өөрийгөө илүү гүн ойлгохыг хичээ. Өөрийгөө хэр зэрэг зөвөр ойлгож, таныг хязгаарлаж буй зүйлсийг хэр сайн таньж мэднэ, төдий чинээ эрх чөлөө ба амжилтын үүд хаалга нээгдэнэ. Та хатуу програмчлагдсан мөн чанараа хэдий чинээ ойлгоно, төдий чинээгээр тэр бүх талбарт орон зай боломж гарч ирнэ. Өөртөө итэг. Ялалтанд хүрч чадах өөрийнхөө нөөц болцоог ашигла. Цоо шинээр өөр арга замаар ялд байгуулахаар өөрийгөө зоригжуул. Агуу гэдгээ санаж, би бол ялахаар програмчлагдсан гэж өөртөө хэлнэ. 4-р бүлэг. Би чадна. Хүн болгонд асуудал бий. Амьдрал үргэлж төгс байдаггүй. Хизээч төгс болохгүй. Ястаа нэрэ. Бидний хэний маань амьдралд баг зэрэг урам хугарах, баг зэрэг сэтгэл гонцолгох үе ирдэг. Тэр үед хийж байгаа маань нэг л болж өгөхгүй санагдана. Нэг мөсөн буугаад өгчгүй боловч асуудал маш бодиттой байдаг. Та магад маш том асуудалтай нүр тулж байж болох юм. Тухайлбал ажлаасаа халагдчихсан, эсвэл эхнэр чинь салах өргөдлөө өгчихсэн, эсвэл машин чинь эвдэрчихсэн байж магад. Аль эсвэл энэ 3 асуудал нэгэн зэрэг таныг шаналгаж байгаа биз. Хамаг аз хиймэр чинь харьчихсан санагдаж байна уу? Эсвэл таны асуудал арай хөнгөн байж болох юм. Тухайлбал хайртай цамцаа хаях, нүдний шилээ эвдэх, нохоо чинь шуудангийн хайрцгийг эвдэх, шөнө унтаж чадахгүй байх, өдийн хоолой түлэх гэх мэт.
Гол нь бидний амсаж туулж байгаа асуудлуудаа тухайн байрандаа байгаад байдаггүй. Харин хаасайгүй тархдаг. Яг л химийн хорт бодис шиг амьдралын маань бүхий л талбар руу нэвчиж ордог. Жишээ нь та санхүүгийн асуудалтай байлаа гэж бодоход өөрийн мэдлгүй үдийн хоолн дээрээ бухимдаж тэр хоолоо тав тухтаа идэж чадахгүй болдог. Дараа нь гэр бүлээ тав тухгүй болгоно. Эхнэр лүгээ уурлаж хүүхдүүдээсээ дөлж цогтно. Нохоо чинь хуцах юм уу? Хөрс чинь дуу чимээ гаргахад уурлаж ундууцна. Замын хөдөлгөөн төгжрөл гэх мэт ялах шалахгүй юмс хараалыг чинь барна. Ингээд жижиг асуудлууд маань том асуудал болж амьдралыг маань тэр чигт нь хамарсан зүйл болж хувирдаг. Үүнийг зөөрлөвөл ширээн дээр багахан хэмжээний кофе асгарсан байтал цэвэрлэх гэж байгаа хүнээ салфеткаар арчихтаа асгарсан кофег хаасаагүй цацаж компьютер гар утас бичиг цаас руу өсчүүлээд арчснаасаа долоондор байдал үүсгдэгтэй адилхан. Жижигхэн асуудал үүсгэхэд та сэтгэлийн хөдлөлтөд автан бүхнийг тэр нүдээр олж харснаас болоод амьдрал чинь тэр чигтээ асуудал болж хувирах нь элбэг бий. Тэгээд танд иймэрхүү адын бодлууд төрнө. Амьдрал дэндүү хүнд юм. Би энэ бүхнийг даван тулж чадахгүй. Бүгдээр адгийн амьтад энэ хөгийн навшаас салах минь. Гэвч энэ бүх бодлууд бодит байдлыг илэрхийлдэг нь сайн хэрэг. Харин бодит байдлыг харж буй таны төсөөлөл юм. Харамсалтай нь үнийг мэддэг байлаа гэд яг тухайн мөчид ийм бодлууд төрчихсөн үед ямар ч ялгаа авчирдаггүй. Харин ч энэ бодлууд нь байдлыг уламд ордуулдаг. Өөрийнхөө талаар эсвэл амьдралынхаа талаараа сөрөг сэтгэгдэлтэй байх үед энэ нь амьдралд тулгарч байгаа асуудлыг шийдэхэд тусвалж чаддаггүй нь харамсалтай. Тэгэхээр асуудлуудаа болон дэлхийн ертөнцийг олж харах хараагаа өөрчилж, цоо шинэ хүчрхэг, өөдрөг, үндэслэлтэй арга замаар явснаар энэ бүхний цаана амжилттай гарч чадна гэсэн үг юм. Тийм болохоор л би энэхүү бүлгээ би чадна гэж нэрлэлээ. Асуудлуудыг зураглан харах нь. Хэрвээ бидний бүх азгуудлыг нэг ижил газар тавуулаад бүгдд нь тэнцүү хувааж өгдөг байсан бол ихэнх хүмүүс зөвхөн өөрийнхийг бол авахыг илүүд үзэх байсан. Сократ. Хүн болгонд асуудал бий. Амьдрал үргэлж төгс байдаггүй. Хизээж төгс болохгүй. Сократыг амьд байх үед буюу 2400 жилийн өмнө тийм байсан. Одоо ч тийм байна. Гэхдээ бид өөрсөдөө шударга хандаж асуудлаа харах юм бол бидний асуудал дэлхийн бусад хүмүүсийнхтэй харьцуулахад дэндүү өчүүхэн байдаг. Энэ үнэн та бодоод үзээрэй. Хэрвээ та энэ номыг уншиж байгаа бол танд буй боломж нь Сомали улсын хүүхдүүд эсвэл энэтхэгийн аслагдсан нутгийнхны дэргэд хэд дахин илүү байна гэсэн үг. Орчин үеийн ангаах ухаан, тог цахилгаан, автомашин гарахаас өмнө ард олноо хамгаалдаг төрийн хууль боловсронгуй хөгжөөгүй манай эртний өмнөх 470 онд төрсэн Сократын хүмүүсийнхтэй харьцуулахад таны асуудал өчүүхэн жижигхэн юм. Үүнийг харьцуулж үзэхийн тулд дэлхийн нөгөө захад очих юм уу? Цаг хугацаагаар аялах шаардлагагүй. Ердөө хотынхоо нөгөө захад дүүргийнхээ өөр нэг хэсэгт очиод үз. Ажлынхаа газрын буланг тойроод хар. Танаас ч хүнд асуудалтай өчнөө олон хүнийг та олох болно. Та үнийг хараагүй байх нь чаргагүй. Учир нь ихэнх хүмүүс анзаардаггүй юм. Бид бусдын амьдралын сайн сайхныг хэд дөвөөлхөн олж хардаг атлаа өөрсдийнхөөсөө үргэлж бэрхшээл зовлон л сануулж байдаг. Энийг мэдлээгээд миний асуудал хэрхэн шийдэгдэх юм бэ хэмээн та асууж байна уу? Би танд хэлье. Таны асуудал ерөөсөө шийдэгдэхгүй. Энийг мэдлээгээд тэр мэдлэг чинь машины чинь дугуйг сольж өгөхгүй. Банкны чинь дансанд чинь $1000 хийж өгөхгүй. Би таныг ердөө толгой гудаалгах болж эргэн тойрны хараасаа гэж л уриалж байгаа юм. Сэтгэлийн хөдөлгөөнд автан өөрөө өөртөө амьдралынхаа тухай ярих болж бодит амьдралыг олж хараасаа гэж бодож байна. Тэгвэл та ямыг бодитоор олж харах юм. Тэгээд амьдралтай нүүр тулж амьдралын асуудлуудад зоригтой хандах болно. Таныг барьж аваад тахир дутуу хүнээс ялгаагүй болгож чадах сөрөг сэтгэхүйг таягдан хаяхад энэ тус болно. Таны эргэн тойронд байгаа хүн бүр танаас хэцүү амьдралтай нь хүртэл өөрийн асуудалтай нүүр тулж түүнийг даван туулж байхад тааж гисэн гарцаагүй чадна. Гэхдээ би нэг зүйлийг хэлье. Хэдий би одоо энэ бүхнийг ярьж байгаа ч яг зовлон ирэх үед ухаан санаагаа алдахгүй байх нь сансны зоргоор амархан зүйл биш гэдгийг мэднэ. Асуудал маань бодит байдаг. Өвдөлт маань зүгтхэн аргагүй үнэн байдаг. Бид өөрийн эрэхгүй өвдөг сөхөрдөг. Хэрв танд ийм хэцүү мэдрэмж төрөвөл хоошоогоо алхаарай. Бүр хоошоо. Наадхаас ааж хоошоо алах. Хоошоо алхаад л бай. Амьдралд чинь яг юу болоод байгааг олж харж чадах хүртлээр хоошоо алах. Энд та төсөөллөө ашиглах хэрэгтэй. Юуны өмнө би үйлчлүүлэгч нартаа бүх амьдралаа эргэн хар гэж зөвлөдөг.
Яг л гал тэрэгний зам байна гэж төсөөлөөд зүүн баруун тийш хараач нь хүрч чадах газар хүртлээр харахыг зөвлөдөг. Мэдээж гал тэрэгний зам хоосон зүйлсийн дундуур үргэлжилдэггүй шүү дээ. Харин хот хөдөг нэвтэлж хонгол доогуур гарч гүрэн дээгүүр давж уул толгодын хажуугаар өнгөрдөг. Гал тэрэгний замынхаа эргэн тойрны янз бүрийн дүр төрхийг олж хараарай. Одоо харин гал тэрэгний замынхаа зүүн зүг рүү хардаа. Энэ бол таны өнгөрсөн үе. Таны аль хэдийн явж туулсан зам. Тэр хол тэртээ цаана байгаа замыг ажигла. Энэ үедээ та амьдралаа бүхлээр нь харах болно. Нэгэнт болоод өнгөрсөн бүхнийг нүднийхээ урд үзэх болно. Амьдралаас чинь дурсамжинд хамгийн тод үлдсэн хэсгүүдийг бодох цаг гаргаарай. Жишээ нь амьдралынхаа хайртай учирсан мөчүүдийг дурсаж санаж болох юм. Эсвэл анхны хүүхдээ үлгийдэн авч өвөр дээрээ тэрсэн тэр мэдрэмж санагдаж байна уу? Та энэ бүхнийг өөр ямар нэгэн зүйлээр сольж чадна гэж үү? Эсвэл Деважимэтэй зуны сайхан хөдөө өнгөрүүлсэн гэр бүлийн амралт нүдэнд чинь зураах бах. Анхны байшингаа худалдаж явхад ямар санагдаж байсан бэ? Эсвэл хүсэж байсан ажилд орох үед ямар байдгүй? Өнгөрсөн үе таны ямарч бай гайхалтай дурсамжуудаа эргэн нэг бодоорой. Та өнөөдөр хаана байгаагаас шалтгаалж танд хэдэн 10, хэдэн 100 гайхалтай дурсамж үлдсэн байгаа. Сургуулаа төгсөх, шагнал авах, үдшилэг, шинэ харилцаа гээд олон сайхан дурсамж бий. Тэр бүх хил хүүхэд насны өчөөхөн жижиг зүйл хүртэл сэтгэлийг тайвшруулдаг. Танил додон намд, үнэр, дуу чимээн, халуун дулаан, баяр хөөртэй мэдрэмжийг төрүүлдэг. Тэр бүх дурсамжтай сайхан цагуудаа эргэн нэг сөхөөрэй. Гэхдээ зөвхөн сайн сайхан үедээ бодох хэрэггүй. Хүнд хэцүү онцгүй үедээ ч дурсан сана. Сэтгэл гонсоолгон мөчүүд, өвдөж шаналсан үеуд, ялагдлуудаа бүгдийг эргэн хар. Бусадтай маргалдах, харилцаа тасрах, торгуул дунах, санхүүгийн асуудалд орох гээд олон онцгүй мөчүүдээ санаарай. Ээж аваасаа зөвшөөрөл авалгүй нууцаар гарах гэж угаад баригдаж байсан удаа танд бий юу? Хэрвээ таны хүүхэд нас амаргүй байсан бол бүгдийг эргэж бодоорой. Цахилгааны төлбөрөө төлөхөө мартаад лааны гэрэлд хичээлээ хийх үе танд гарч байсан уу? Эсвэл хагалгаанд ороод хэдэн өдрөөр эмнэлгийн орон дээр хэвтэж байсан уу? Хэн нэгэнтэй аммурийгаад хэдэн 7 хоногоор сэтгэлийн зовлонтой явж байв уу? Жижиг том гэлтгүй бүхий л асуудал бэрхшээл төвөг чирэгдэл бүхнийг эргэн нэг бодоорой. Өмнө нь туулсан боловч эцсийн эцэс даван гарсан бүх асуудлаа сана. Тэдний ихэнх нь одоогийн асуудалтай чинь адилхан байдаг. Тэр үед төрж байсан сэтгэгдэл одоо ч гэсэн төрдөг. Тэр үед танд шаналл зовлонгоо дийлэхгүй мэт. Илүү сайн ажил олохгүй мэт. Тэрхүү доромжллыг тэсч гарахгүй мэт санагдаж байсан. Гэсэн ч та ард нь гарсан. Та өсөж том болж бүгдийг нэгэнт даван туулжээ. Одоо эргээд харахад тэдгээр асуудлын зарим нь ямар ч утгагүй санагддаг. Дунд сургуульд байхдаа математикийн шалгалтын дээрээ D авчгаад сэтгэлээр унж байснаа одоо бодохоор танд ямар санагддаг вэ? Таалагддаг хөвгүн эсвэл охинтойгоо 2 дахь удаа болцоонд явж чадахгүй харилцаа тасрах үед ямар онцгүй санагддаг байлаа да. Тэр үед үнэхээр хэцүү санагдаж байсан асуудал өнөөдөр арай өөр харагддаг. Гэсэн ч эцсийн эцэст та тэр бүхний ард гарчихсан бөгөөд тэдгээр нь өнөөдрийн таныг бий болгожээ. Ирээдүг рүү харах нь. Сая бид гал тэрэгний замынхаа зүүн тал руу эцэст нь хүртэл явлаа. Одоо тэгвэл нөгөө тийш харцаа хандуулъя. Энэ бол гал тэрэгний баруун зүг буюу таны ирээдүй. Энэ зүгт олон үйл явдал таныг хүлээж байгаа. Та өөрийнхөө урд өмнө нь очиж үзээгүй газраар явж, огт мэдэхгүй хүмүүстэй танилцж, үргэлж хийхийг хүсдэг зүйлсээ ч хийхийг үгүйсэхгүй. Цээжэр чинь халуун өргөж хамаг биеийг чинь чимчгнүүлсэн тэр онцгой мэдрэмжийг хэнийгэн дур булаан бүсгүйг үнсэх үедээ мэдэрнэ. Эсвэл хайртай хүнтэйгээ хамт өдлөختөө улам додонсож, сэтгэл хангалуун амар амгалан болно. Эсвэл бүр өр хүүхэдтэй болж, тэднийхээ өсөн торнохыг харж, сургуулийнхаа хөл бөмбөг, урлагийн үзлэгт оролцохыг багтан үзнэ. Дараа нь тэднийг гэр бүлтэй болохыг харна. Түүгээрч зогсохгүй аж зээ нартайгаа кино театр, Диснейн ертөнцөөр аялах үзье. Ирээдүй танд цоошин нөөц бололцоо боломжийг бариад өгтөн хүлээж байна. Энэ нь амьдралын томоохон үйл явдалч байж болно. Эсвэл найзуудтайгаа өнгөрүүлэх жирээнийг нь шүнж байж болно. Ирээдүй танд ямар агуу зүйлсийг бэлдсэнийг таашгүй. Мэдээж бүх зүйл чихэр жимс шиг байхгүй тодорхой. Та энийг нэгэнт мэддэг болсон. Ирээдүйд сорилт, бэрхшээл, урам хугаралт, ялагдал, тэмцэл, айдас байх болно. Тэнд бүү зогсоорой. Цааш үргэлжлүүлэн эцсийн хүртэл хараарай. Эцсийн зогсоол хүртэл.
Тийм ээ. Таны амьдралд төгсгөл ирнэ. Энэ хүү бие махбодоо орхин явах үед заавал ирнэ. Нас барах өдрийнхөө тухай ч гэсэн бодоорой. Та биш гэдгийг мэднэ. Гэвч гарцаагүй ирэх зүйл шүү дээ. Тиймээс одоо яагаад хүлээн авч болохгүй гэж. Энэ амьдралд заримдаа та хүсэхгүй зүйлээ хийж, дургүй хүмүүстэйгээ уулзаж, сонирхдаггүй газартаа очих шаардлагатай болно. Зарим хүн ирсэн шиг хурдан амьдралаас чинь яваад өгнө. Та мөнгө алдна, зарим зүйлс эвтэрч хэмхэрнэ, нохоо чинь нас барна. Гэсэн ч та сайн ч бай, муу ч бай, өнгөрсөнтэй нэгэн адил энэ бүхний дундуур туулан гарах нь дамжиггүй. Та тэнд яг л ялагч мэт зогсох болно. Ягд гэвэл эд бүгдээрээ таны амьдралын түүх хэмээх нэгэн киноны бас нэгэн өрнөл билээ. Адал явдлаар дүүрэн далай тэнгис. Хамгийн харанхуй үедээ бид гэрлийг харах гэж төвлөрөх ёстой. Аристотель. Би ийм дасгал хийлгэсний учир нь гэвэл таныг аливаа юмсыг зураглан хардаг байгаасаа гэсэнтэй юм. Өнгөрсөн туулсан болон ирээдүйд туулах бүхнээ бодож тунгаахдаа одоо туулж буй зүйлсээ бас бодож үзээрэй. Яг одоо таны өмнө учирч байгаа бүхэн бол бүхий л зүйлийг агуулсан далай тэнгисийн доторх тоошгүй болон адал явдлын зөвхөн нэгэн л юм шүү. Таны зав живээгүй байна. Ирээдүйд ч тийм амархан живчихгүй. Давлгаа гарч ярих л бах. Салхи шуурга босгол бах. Үе үе та өөрөө далайн өвчин тусч магадгүй. Гэсэн ч амьдрал хэмээн бидний нэрлдэг далай тэнгис дээр аялал чинь үргэлжилсээр л байх болно. Гэхдээ та бол том шуургатай тулгарх хөлгийн ахмад. Тиймээс тэнгисийн шуурганд хаашаа чамаагүй шидэгдээд байж болохгүй. Харин цэх зогсоод жолоогоо авч явахыг хүссэн чиглэл рүүгээ жолоодох хэрэгтэй. Аялал таны хүссэн шиг дардан байгаагүй үзье. Гэхдээ тэглээгээд та тэр чигээрээ өөрийгөө живүүлнэ гэж юу? Би лав тэгж бодохгүй байна. Амьдралын нэг талбарт учирсан бэрхшээл амьдралыг тэр чигт нь хөмрөх учиргүй. Ажил дээр чинь гарсан асуудал орон гэрийг чинь боснуулж болохгүй. Хүнтэй ам мурийгаад тэрэнд дууралсан ураа ажил дээрээ гаргаж болохгүй. Асуудлыг эрх үед нь нэг нэгээр нь нүүр тулж, шаардлагатай хэмжээгээр анхаарал хандуулад та өөрөө цааш урагшил. Асуудал ирэхэд тэрэндээ хамаг анхаарал хандуулах нь буруу. Үүнд онц бодол, төвчээр, сахилга бат шаардлагатай. Асуудал тус бүр дээр үндэслэлтэй хандаж, шийдлийг хай. Бүх зүйлд шийдэл байгаа гэдгийг санаарай. Шийдлийг олж харж чадахгүй байгаа гэдэг шийдэл байхгүй гэсэн үг биш шүү дээ. Заримдаа шийдлийг харж чадахгүй байгаа нь асуудлыг хэд ойрхоноос харж байгаатай холбоотой байдаг. Зураглалыг жижигрүүлсээр бүхлээр нь харж чадах хэмжээний болго. Бидний оюун бодол заримдаа биднийг хуурам эхэлдэг. Бодол санаа маань аливаа зүйлсийг мушгин говьулж бодит байдлаас өөрөөр харуулдаг. Бид өөрсдөө логиктэй боддог хэмээдэгч үргэлж тийм биш. Бидний бодол санаанд сэтгэл хөдлөл хийгээд буруу ойлголтууд нөлөөлж байдаг ч ихэнхдээ тэдгээр нь үл харагдана. Заримдаа бид асуудалд хэтэрхий ойрхон, дотор нь хэт гүн орсноос болоод юу болоод байгааг ойлгож чаддаггүй. Тэгэхээр бид л өөрсдөө зогсолт хийж хоошоо нэг ухран арай холоос харж юу болоод байгааг ойлгох ёстой хүмүүс юм. Бид заримдаа өөрсдөө мунхруулж, ерөөсөө байхгүй худал юмсыг өөрсөдөө хэлснээр асуудлыг бий болгож байдаг. Дэвид Бьюрнс. Тэгсэн ч гэсэн юмс хяналтаас гараад байвал дахин нэг хоош явахар. Дахиад нэг хоош явахар. Сэтгэл хөдлөлийн зангуунаас чөлөөлөгдөж асуудлыг боддоор харж чадах хүртлээр юу болоод байгааг өөрөөсөө асуу. Амьдралаа бүхлээр нь харж чадах хүртлээр үүнийг хий. Та чадна. Ингээд эцэст нь та юмсыг зураглан харах хаваас би чадах юм байна гэсэн итгэл танд төрнө. Та үүндээ үнэхээр итгэж үнийгээ мэдэрч үүнд үндэслэн амьдрах болно. Та үүнийг хийж чадна. Энэ таныг яагчгүй. Таны амьдрал дуусах хаа байсан юм. Таныг цаашид олон зүйл хүлээж байгаа. Төсөөс нөөсч их зүйл. Би чадна гэдэг нь танд төгс шийдэл байгаа гэсэн үг биш. Харин таны гар жоохон дээр тавигдсан гэсэн үг. Та өмнө нь чадсан, одоо ч чадна. Юу гэх гээд байна вэ гэвэл зүгээр л зоригтой амьдраад өг. Үргэлж сайхан байхгүй, үргэлж хөвгөлтэй байхгүй. Та үнийг ойлгосон. Та өөрийнхөө сэтгэлийг засах гэж энэ үгийг хэлээгүй. Өмнөх амьдралаа нэг хараад үзтээ. Та үнэхээр чадсан байна. Тэгэхээр цаашдаа ч чадна гэсэн үг. Цаашдаа чадах юм бол одоо чадна гэсэн үг. Та өөрийнхөө хэн гэдгээ л олоод харчих. Тэгээд түүнийг хэл. Би чадна, би чадна, би чадна. 5 дугаар бүлэг. Тодорхойгүй байдлыг тэвэрч өгт.
Шин зүйлс гэдэг бол тодорхойгүй байдал юм. Та бол дон төгч. Таны энэ байдал хяналтаас гарсан бөгөөд та сонголт хэмээхэн мансууруулах бодисоос бүрэн хамааралтай болжээ. Энэ нь таны амьдралд ямар их нөлөө үзүүлдэхийг та мэддэггүй. Танд байнга нэгэн хүсэл байх бөгөөд тэр нь ирээдүг урьдчилан мэдэх. Маргааш бороо орох болов, хувьцаа маань ямар үзүүлэлттэй байх бол, хөл бөмбөгийн аврагад альбаг төрүүлэх бол. Энэ мэтэр ирээдүйдээ санаа зовж, тухайн явдал болохоос өмнө үргэлж тааж таамаглах гэж хичээдэг. Энэний шалтгаан нь юу вэ? Шалтгаан нь гэвэл бүхнийг тодорхой байлгах гэсэн хүсэл. Бид бүхнийг тодорхой байлгах дуртай. Харин тодорхойгүй байдлаас цугтдаг. Бид юу хүлээх, хаашаа явах, юу өмсөхөө мэдхийг хүсдэг. Бид бэлэн байхыг хүсдэг. Аюулгүй байхыг хүсдэг. Гэвч энэ нь хүслээс хальсан асуудал бөгөөд яг л донтолттой ижил. Бид хүмүүсийг таньж мэдхээс ч юм нь өөрсдийнхөө дүгнчихдэг. Өчтөчнөн өөр сонголт байсаар атал нэгэнт дассан бараа бүтээгдэхүүнээ л сонгодог. Хизээ тусах нь мэддэхгүй өвчин эмгэгээс сэргийлж эм тан амин дэм хэргэлдэг. Ирээдүгөө батараанд нь хийж авахын тулд таньж мэдэх зорилгоор хүнтэй хэдэн сараар хэдэн жилээр үерхдэг. Бидний хэлдэг үг бол тодорхой байдал, тодорхой байдал, тодорхой байдал. Бид бүгдээрээ эрсдэл гаргагчдыг магтан дуулж тодорхойгүй байдал руу хөл тавьгчдыг сайшаадаг. Эрсдэл хүлээхэд бэлэн хандлага нь ирээдүйн олон боломж үүд хаалгыг нээдгийг бид мэднэ. Гэвч олон хүн зохион байгуулалттай тов тодорхой өөрийн бяцхан ертөнцөөс гарахыг хүсдэггүй. Энэнд шалтгаан бий. Саяхны хүртэл энэ дэлхийн маань та бидэн шиг хүмүүст аимшигт газар байлаа. Үл мэдэх газар руу хөл тавина гэдэг үхэлтэй хамт бүжиглэж байгаагаас ялгаагүй байв. Амьдрал ам өрссөн тоглоом байлаа. Өдөр бүр байгаль эхийн онгон дагшин байдлын цаана орших айдас сүрдүүлгээр дүүрэн амьдралд хизээч хаанаас ч довдолж болох махчин араатны амттайхан зууш болчихж ч мэдэх тийм л эрсдлийг та төсөөлөд үзтээ. Тэгвэл бид азтай. Өнөөгийн дэлхийн ертөнц маань мянган жилийн өмнөх шиг аюултай байхаа болжээ. Мэдээж ямар ч аюулгүй газар болчихсон хэрэг биш шүү. Амьдрал илүү амар амгалан, тайван, аюулгүй болсон байна. Ангаах ухаан технологи өдрөөс өдөрт сайжирч байна. Хэдий муухай зүйлс хаяахан мэдээгээр сонсогддог ч барууны орнуудад хүчирхийлэл гэмт хэрэг ховор тохиолдол болжээ. Мэдээж хөнөөлт өвчин, байгалийн гамшиг гэмт хэрэг алга болчихаагүй. Гэхдээ нууцлаг зомбигийн вирус тусах, эсвэл Холливуудын киноны Дороти болон Тото ноход залгиулах магадлал үнэхээр өчүүхэн бага гэж би баяртайгаар хэлмээр байна. Өнөөдөр та дэлгүүр явж байгаад нас барах магадлал том бага. Цалингаа нэмүүлийг эсний төлөө дарагч нь таныг алахгүй. Болзоогоо амжилттай болгох гэсэн бүхий л бэлтгэл чинь бүтлгүүтлээч бусдын доогөлсөн инээд дурлалт бүсгүн таны ёжтой харц аль нь ч таныг үхэлд хүргэхгүй. Өөрөөр хэлбэл урд өмнө нь шаардлагатай байсан эрсдэлд дургуй зан чанар маань одоо нэгэнт хэрэггүй болжээ. Нэгэн цагт бидний амийг авардаг байсан энэхүү зөн совин маань одоо харин амьдрахад тээг саад болж байна. Нөөц болцоогоо нээх том ёо. Тодорхой байдалд дурлах маань биднийг гацаанд оруулж, биднийг үр бүтээлгүй болгож чадна. Үүнд хоёр шалтгаан дурдж болох юм. Нэг тэгвэл аливаа юмс тодорхойгүй байдалд өрнөдөг. Тодорхойгүй байдал нь боломжинд хүрэх үүд хаалга. Тодорхойгүй байдал нь таны өсөж хөгжих, шин зүйлсийг хийх, шинийг амсах, төсөөлшгүй үр дүнд хүрэх орчин нөхцөл. Шин зүйлс гэдэг бол тодорхойгүй байдал юм. Аюулгүй байдлыг хүсэх нь агуу гайхалтай оролдлого санаачлагын дайсан билээ. Такитус. Та амар тайван газраа орхихыг хүсэхгүй бол үргэлж хийдгээ хийсээр л байвал өнгөрсөн амьдралын нөлөөнөөс хизээч гарахгүй бөгөөд урагш хөдлөхгүй. Нэгэн цагт танд эрсдэлтэй санагдаж байсан ч туулаад гарчихсан тэр замаараа дахин явж байгаагаас ялгаагүй. Үүнийг бодоод үзээрэй. Хэрвээ та гэрээсээ гарахгүй бол яаж шинэ газар руу очих юм бэ? Шинэ хүмүүстэй уулзахгүй бол хэрхэн танилын хүрээгээ тэлж хайр дурлалтай учрах юм бэ? Банк хийдгээ хийсээр байх юм бол яаж шинэ зүйлийг хийх юм бэ? Та чадахгүй. Үнэн гэвэл таньдаг хүмүүсийнхээ юу хийхийг ч та урдчлан тааж чадахгүй шүү дээ. Тэгвэл танихгүй хүмүүсийнхээ яаж чадах юм? Дэлгүүрч бай, шөнийн клубч бай, банкч бай, бүгд л тодорхойгүй байдлаар дүүрэн газар. Та өөрийнхөө бодол мэдрэмжийг урдчлан хэлж чадахгүй. Эхлээд шөмжилж байснаа дараа нь зөвдгөх тохиолдол ч байдаг. Хэрв та асуух эрсдлийг хүлээхгүй юм бол цалингаа яаж нэмүүлэх юм бэ? Үргэлж тав тухтай байдлаасаа зурж, тодорхой байдлыг хүсэмжлэх юм бол яаж карьераа өсгөх юм?
Ямар ч боломжгүй. Амжилт гэдэг тодорхой зүйл биш. Эрсдэлгүйгээр бий болохгүй. Та хамгийн ухаалаг шийдвэр гаргаж хичнээн шаргуу ажиллаач амжилт гаргана гэсэн бодлохоо болохгүй гэдгийг сана. Агуу зүйлсийг хийхээр зориг шулуутсан хүмүүс энэ зарчмыг мэддэг. Амьдралдаа мөрддөг аж. Шийдвэр гаргах мөчөд таны хийж чадах хамгийн сайн зүйл бол зөвийг хийх. Дараагийн сайн зүйл бол бурууг хийх. Харин хамгийн муу нь юу ч хийхгүй байх. Теодор Рузвельт. Теодор Рузвельтийн энэ үгийг хэсэг зур бодож үзнэ үү? Бага онохгүй байх нь таны хийх хамгийн муу зүйл биш аж. Харин сумаа тавихгүй бол хамгийн муу аж. Та амжилттай яваа хүмүүсийг үргэлжил яахаа мэддэг хэмээн сэтгэж байна уу? Тэдний ихэнх нь бүхнийг амар хэлбэр хийх авьяас чадвар, итгэл, мэрэгэн ухаантай байсан гэж бодож байна уу? Танд байхгүй зүйл тэдэнд байгаа мэт санагддаг бол би танд нэг зүйл хэлье. Тэдний өндөрлөгт хүрэх нь эхнээсээ тодорхой хэлбэр байсан юм биш. Тэд өдөр бүр эргэлзэж байсан. Заримдаа өдөрт хэдэн мянган удаа ч эргэлзэж байсан. Хэзээ нэгэн цагт яг л тань шиг яаж хийх учраа мэдэхгүй зөв бурууг шийдэж ядан байсан. Тэд хийж байгаа зүйлдээ олонтоо эргэлзсэн.